За сайн байцгаана. Өнөөдөр өнөөдөр юу яа? Төрсөн өдрийн 6 талаар ярив. Тэгээд комментар бичсэн хүмүүсийнхаа төрсөн өдрийн тоогоор би таадтай онцлогийг хэлж өгье. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс байх юм бол нэмэх дараа дөрөв. Тэгээд эндээс нь би болж ин гэж ойлгож. За хүмүүсийг чат бичээд коммент бичтэл би хамгийн түрүүлээд нэгэн тооны хүмүүсийн тухай яриад байж. Тэгээд яг одоо ийм төрлийн лайвуудыг илүү хийжээ гэж бодлоо. Тэгэхээр та хэд маань яг төрсөн өдрийнхөө онцлогийг ойлгоод авчих юм бол биднэрт аюул хэрэгтэй. Өөрийгөө нөгөө ойлгоход маань бид нар маш их тус болтгоо. Төрсөн өдрийнхөө онцлогийг мэдэж авахгүй байх юм бол комментээр төрсөн он сар өдрөө бичээрэй. Тэгээд хамгийн ихний бичсэн хүнээс нэгслүүлээд тайлбарлаад явчих тий. Доондоо болох коммент хадахгүй. Коммент бичтэл юу яа? Нэгийн тоноос эхлэж явж. За миний ингээд энэ профайл дээр, пэйжэн дээр хүмүүс одоо хийж байгаа рилнес маань маш олон хүмүүс ингээд ойлгосон ба. Нэгэн тоо гэдэг маань ерөнхийдөө шинэ зүйлийг эхлүүлдэг хүмүүс гэдэг тийм. Нэгэн тоо гэдэг нь одоо манлайлагч, удирдахч хүмүүс. За манлайлагч, удирдахч гэж ярихаар хүмүүс маш олон хүмүүс дарга гэж боддог. За тэгэхээр би та хэдтэй дарга хүн удирдахч хүн, манлайлагч хүн миний ялгааг хаацтай хэлээд үгүй. Тэгэхээр нэгэн тоо хүн бол цаанаасаа юм хүмүүсийг урт гарах, тийм хүмүүсийг араасаа дагуулах тийм энергитэй байдаг. За ер нь шин нэмэг хийх тийм удирдахч манлайлаг байх цаадах төрөлхийн энерги нэг гэдэг тооч угаасаа тийм штеп. Бүгдээрээ олон хүмүүс өрсөлдөж байгаад нэгдүгээр байранд орсон нь шагнал аваад хамгийн түрүүлсэн хүн гэж байдаг. Тэгэхээр олон хүн түрүүлэхэд нэгэн татав бол мөн тэр олон хүмүүсийн урталт нь явж идэг энерги тоо гэсэн. За тэгэхээр нэг гингүүд дарга байх уу, манлайлагч байх уу гэдэг хоёрын хооронд бас ялгаа байна. Дарга гэхээр одоо бид нар ингээд боддог те манай улсын ерөнхийлөгч байна, ерөнхий сайд байна. Одоо ажил дээр бол ажлын дарга байна, хилцээний дарга байна, намын дарга байна, хорооны дарга байна. Яг олон төрлийн дарга нар байна. За тэгвэл тэд нар дундаас чи энэ чи тэр чи тэгин тийшээ яв энэ ажлыг хийх ёстой гэд ингээд зөвхөн дээрээс өдөртөж байгаа үүрэг тушаал өгч байгаа тийм хүн бол дарга. Тэгээ манайха төсөө өдрийнхаа тоог утгыг мэдхийн төгсөх юм бол төсөө он сар өгч. За тэр хүн дарга хүн байна. За тэгвэл дарга хүн манлайлагч хүн хоёрын хооронд ямар ялгаатай гэхэд нэгдүгээр энэ нэгэн тоо төрсөн хүмүүс чинь нэгэн тоогд маань 1 10 19 28 төрсөн хүмүүс тэрээ нэгэн тоо төрсөн хүмүүс гэж ойлгосон. За тэгэхээр манлайлагч хүн гэдэг юу вэ гэхээр одоо нөгөө дарга нь энэ өдөртөх халтан төшөлтэй хүмүүс ингээд дээр доор байгаа тийм дээрээс дандаа доошоо чи ингэ чи тэг гэдэг юм заавруудыг явчих. За энэ бол дарга. За тэгэнгүүт манлайлагч хүн яадаг вэ гэхээр одоо хамт олон байна. Манлайлагч хүн өөрөө эмчээ байна. Тэгээд нөгөө манлайлагч хүн чинь нөгөө хүмүүсийнхээ харж байгаа. Энэ нь тэрэндээ авьяастай юм байна. Энэ хүн тийм юм байна. За энэ хүнийг би яавал энэ хүн тийм маш их өөрийнхөө тэр гоё авьяасынхаа сайн талд нь гараад надтай яаж хамтарч ажиллах вэ?
Миний хийх гээд байгаа зүйл энэ хүний авиасыг гаргах бүрэн хүчин чадлаар нь ажлыг хийлгэхэд хамгийн түрүүнд ямар мессен дээр ямар ажил хийлгэх вэ гэж үлдээ. Тэгэхэд миний зүгээс энэ хүн өгч чадах юу бэ? Энэ хүн олон хүмүүсийг би хайшаа авч явж байгаа билээ. Тэгвэл тэр авч явж байгаа чиглэл одоо маллаалагч гэж өгсөлтөө нэг юм чигтэй байгаа шүү дээ. Тэгээ нэгin тооныхон бол ялангуяа юм өөрийн бизнес, өөрийн санаа гэсэн тийм чиглэлтэй байдаг. Тэр лүгээ авч явахын тулд миний араас намайг дагаад явж байгаа. Надтай мөр зэрэгцээд хамт явж байгаа. Энэ хүмүүс би яаж туслах бид нар хамтдаа тэр миний хараад байгаа, бидний хараад байгаа зорилго руу хамтдаа яаж уртан өгөөд үр ашигтай хүрэх вэ гэдэг энэ зүйлийг боддог тэр хүнийг маллаалагч хүчлээ. Ойлгомжтой байна уу? Цаашдаа яг ийм төрлийн лайвуудыг айгу олон хий гэж бодож байгаа. Яг одоохондоо 7 хоног болгон хийх үү, 2-7 хоног болгон хийх үү гэдгээ шийдэг байгаа. 14 хоногтой подкаст маань хийж байгаа. 14 хоногтой хий гэсэн бодолтойгоо тэгээд зарим би ч нөгөө ажлыг дүүрлээ зарим ажилтаа таардаг. Ажлынхаа завд гаргаж чагаад чадах хөдөлгөөнтэй яг төрлийн лайвуудыг хийгээд яг комментор орчсон хүмүүстэй та хэдийнхаа тооцоолгын хамтын тайлбарлаад ингэж явал та хэд байна таалагдж гин үү? Таалагдж байгаа бол тэ зургатаараа нэ. Яа тэгээд одоо 2-ын тооны хүмүүсийн тухай ярья. Мэдээж гол ажлуудын яриад авчи тий. 1-ийн тоонд бол өшөө маш олон тийм чанарууд байгаа. Тий сул талын нэрт. За тэгэхээр цаанаасаа энэ өдөртөгч маллаалагч юм хэрэгтэй хүний нэг сул тал нь юу гэхэд хүмүүсийг угаасаа захирах дуртай байдаг. Угаасаа л тийм хүн захирах одон төрцөн гэж хэлэх юм үү те. Тэгээд угаасаа тийм байдаг бохгүй. Тэгээд хүмүүсийг угаасаа захирах дуртай байдаг. Тэгээд сүрэг талдаа явж яхаараа тогмаа сүрэг эрэг гэдэг юм хоёр тал байдаг. Сүрэг талдаа явж байгаа хүмүүсийг аягүй хянах гэдэг. Заавал минийхаар хий, чи энийг ингэж хий, эн чинь буруу байна, болохгүй байна гэдэг ингээд хүмүүсийг аягүй хянал тал руу яваад байдаг. Тэгээ хянал тал руугаа явхаар одоо тэр арга маань нэг сайн ажиллахгүй байна л та тий. Одоо би чинь тийм хянаж юм алдаанаас айж өссөн үеийнхэн байгаа. Тэгээд алдаа гэдэг нь бас маш их айдаг, бэрэгдэг одоо тийм төлөв үү. Тэгэхээр яг тийм хайцтай хүн чи буруу хий гэдэг юм. Тэгэхээр тэр нэг хэцүү байдаг. За нэгийн одоо нэг тон төрсөн буюу 1 10 19 28 төрсөн хүмүүс маань бас хүн өөрт нь ингэж захиргааж байгаа маягаар юм хэлэхэд аягүй дургүй. Яагаад гэхээр угаасаа хүнд захирагдах төрлийн хүн биш байхгүй да. Яг одоо тий өөрөө ингэж өөрийнхөө юмыг ингэ хийгээд тэрнийхээ төлөө ингэж одоо хамаг зүрх сэтгэлээ зориулаад тэрнийхээ араас явж байгаа тэр хүний ингэж ийм хиймэрэн сэргээд ингээ бараг нүднийх нь гал нь асаад ингэж явж идэг хүн гэдэг. Тэнгуут чинь нэг даргын доор ажиллаад, нэг олон хүний доор ажиллаад, нэг юм туслах гүйцэтгэх ажил дээр болоод хүн дээрээс нь чи ингээ тэгж чи ингэж чи тэгсэнгүү гэд шүүмжлээд байгаа энэ хүн цаанаас айддаггүй. За тэгээд та хэд маань ингээд одоо амьдрал дээр бодороо зөө. Яг бидний дунд нэг ийм хүн байдаг штэ тий. Хуваараа ингэж юм хийдэг. Тэгэнгуутаа яг ярихаар би хүний доор ажиллаж чадахгүй боо гэж хэлдэг хүмүүс байдаг тий. Тэгвэл тэр хүмүүс маань нэгийг тоод хүрсэн байх айгүй магадaltaй. Та хэд бол ойр тооныхоо хүмүүсийг яг тийм хүн хэн байдаг вэ гэж санаж агаад тийм хүн байл та хэдний өдөр төрсөн бэ гэдээ асуугаад үзэх юм бол 1-ийн тоонд төрсөн буюу 1-ийн 10 19 28 төрсөн байх хүмүүс магадлалтай. За тайлбар зүгт арчаад маш их баярлалаа. Өөрхөн шүү маань үзэгчид. Тэгээд намайг ингээд дагаад миний рээлийг үзээд ингээд коммент бичдэг, цаашаа шеэрлдэг хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд миний ингээд оруулж байгаа одоо контентууд болохоор аль болох та хэдийн
өөрсдөө ингэж ойлгоод аваасай гэж бодсон үндсэн дээр оруулдаг байгаа. Тэгээд яагаад ингэдэг вэ гэхээр би ч нөгөө өөрийгөө ойлгохгүй амар удсан ахгүй. Тэгээд ойлгохгүй бараг ингэдэг депресд ороо сүултээ юу болоод би бараг хин бэлээ юу болоод байгаа лээ гэдэг дээр очиж болж байгаа. Тэгээд өөрөө эхнээс нь бүр ингэж ойлгоод таниад явж байгаа ийм хүн байгаа. За тэгээд тоонцохоогоос хамгийн их өөрөө талаар мэдээллийг яагаад юм байдаг гэдэг мэдлийг би өөрөө өөртөө олж авсан. Учраас тэгээд тэрнээс хойш хүмүүст ингээд тоонцохыг тайлбарч хүмүүс энэ маш болтгоо тий надад үнэхээр яг намайг хилээд нэр би яг ийм зан чанартай ийм султалтай ийм давталтай гэдэг билүүж учраас ийм учраас ийм та маань мэдээд авсан. За надад дахиад 15 минут хугацаа байна. 2-ын тоо руу. За 2-ын тоо гэдэг маань ямар ч хамаагүй сарын 2, 11, 20, 29 төрсөн. За энэ хүмүүс бол нийтлэг 2-ын тооны нэртэй хүмүүс гэж явнаа. За тэгэн гут чинь 2-ын тоотой хүмүүс гэдэг ерөнхийдөө ийм зөвлөхөн хүмүүс юм. За 11, 29 бол тийм зөвлөхөн байж болж чадахгүй. Энэ нь болохоор 2-ын тоонуудаа арай жоохон ондоо. Яг ингээд хувь зурхаа хэлэх юм бол тоонууд маань жоохон ялгаатай байгаа. Гэхдээ одоо би энэ чинь бүх тоогийн бүгдийг нийлүүлээд 2 гэдэгт багцлаа 9 тоогоор ярьж байгаа учраас 2-т нь багцлаад ирчих. За 2-ын тоо гэдэг маань юу гэхээр ерөнхийдөө аюу тийм эмпат хүмүүс байдаг. За одоо ялангуяа 2, 20, 11 хүмүүс нөө хүмүүс нэг тэр хүмүүс аюу ингээд зовлонгоо ярьдаг. Одоо зовлонгоо ярих гэсэн л тэгээд ингээд тэгсэн чинь тэгсэн байна гэдэг яг энэ хүмүүстэй ч ярьдаг. Тэгээд энэ хүмүүс чи заримдаа ингэж боддог. Би одоо бүр яагаад ямар болоод энэ хүмүүс надад их зовлонгоо яриад байдгийг асуудлаа яриад байдгийг гэдэг ийм асуулт юу бастай энэ тавьдаг. За тэрнийх нь учир нь юу вэ гэхээр цаанаасаа хүмүүсийг ингэ сонсоод тэр хүмүүсийг ойлгодог байхгүй юу? Тэр хүний дотор юу болоод байгаа эви минь хөрхөн нэрийн хүн яг тэгэхэд байгаа юм биш үү гэдэг юмыг цаанаасаа юм ойлгодог юм. Энэ хүмүүс айгүй хүнийг айгүй сайн найз байж чаддаг. Үүнтэй маш гоё зөөлөх юм ийм хүмүүсэд та үзэж байгаа хүмүүс маш гоё тийм хүмүүс байдаг. За тэгээд бас нэг тал нь болохоор яг өөрөө нэг айгүй олон хүний юмыг үгээ сонсдог ч гэсэн өөрөө сэтгэлээ уудлаад ярих гэхээр хинт ярихаас мэддэггүй. Ийм шил талтай. За нэг сөрөг тал нь гэхээр цаадуулчин жоохон ер нь их яриа жоохон сэтгэл санаагаар унаад илүү сөрөг тал дээр байх үедээ жоохон хов ярь. Тэр тэгсэн нэг гэсэн гэдгийг хов яриаддаг маа тийм магадaltaй. Тэрийг ойлгоод за би ингэж амар ингэж тэгээд идэг гэж өөрийгөө янз бүрээр дүгнэхийн орно. Миний сайн тал чинь миний маш гоё ойлгод юм байна. За ялангуяа одоо таад маань ингэ бодоод үзье. Таны эргэн тойронд ийм хүн байж л таныг очиж юу ч ярьсан. Тийм гэсэн за гэдэг айгүй гоё сонсож өгдөг хүмүүс байдаг тийм. Тэгвэл тэр хүмүүсээ ингэ бодоод төрсөн өдрийг асуух юм бол 20, 11, 29 төрсөн байх магадлалтай. За тэгээ сөрөг тал нь болохоор ховж байдаг. Тэгвэл ховж байхаа болчихгүй. Янганда ярих хэрэгцээ их байдаг. Юм ярмаар санагдаад тиймгүй юм ярьдаг үе байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд өгнөд гэсэн. Тэгээ зарим тийм тоотой ирчүүдийн хүмүүс юм шиг хов ярьдаг. Тэгэхээр одоо хэдүүлээ тэгжлэхгүйгээр энэ чинь маш гоё хүн ойлгодоггүй юм байна гэдэг талаас нь төлөв хэлж байгаа тийм. За тэгээд бас нэг сөрөг тал нь яадаг вэ гэхээр ингэдэг хүнийг өөрөөсөө айгүй дээг бод. За тэгэхээр тэр хүн одоо ингээд үг хэлээ хүн хэлж байгаа үг хэлээ айгүй боддог байхгүй юу? Одоо чинь хүн хэлээ тийм. Чиста
ихгүй асыг гэдэг. Одоо нэг төрөний ясна нэг дотоод бол тэгж ойлгохгүй шүү дээ. Энд чинь тэгхвэсэн тэр чинь тэгхвэсэн ингээгүй чи тийгээгүй тэгж хэлсэн. Хоёрын дотоодоос хоёрын тав тусмаас үгүй би энэ тэгээд хэцүү байгаа юм байна. Тэгтэн би ингэж хэлээд яах вэ? Тэгвэл энэ бүр сэтгэл нь хэцүү байна. Тэгэхээр би болчих доо гэд ингээд өөрийнхөө санаа бодлыг ингээд илэрхийлж гаргаж хэлж чаддгүй. Ингээд дотроо маш их бодлоо. Яа тэгэхээр хүмүүс ингээд янз бүрийн үг хэлэхэд тэр хүнд яаж тусдаг гэдгийг ингээд цаанаасаа тэгж ойлгодог хүмүүс гэдэггүй. Тэгж ойлгодог учраас өөрийнхөө үгийг тусгаж чаддгүй. Ингээд бусдын нэг сүрэг талыг харчаад ингээд хэлхий гэхээр яах юм гэдэг ингээд айгүйх тийм хайдаг. Тэрнээсээ болоод өөрөө бас ингээд айгүй жоох хохирдог. За тийм хүмүүс үү. Тэгээ манайхан дотор одоо 2-5 төгсөн байгаа бол байна гэж коммент чигээр асууж байгаа. За одоо таад маань яг ийм хүмүүс таад маань эргэн тойронд байдаг бол төсөө зүг асуугаад үзээрэй, доод үзээрэй. Тэгээ тийм л байдаг. За одоо 3-ын тооныхыг ярьчаад төлөв өнөөдрөө энэ лайвыг дуусгая. За 3-ын тоо маш гоо бүтээлч эмгтээлэг нэрийн тоо 3-ын товд бол эмгтээлэг нэр. Эмгтэй хүн биднэрт эмгтээлэг нэр гэдэг нь маш их хэрэгтэй гэдэг. За эмгтээлэг нэр гэдэг маань ямар нэр хэлээд юм бэ? Тэгэхээр би эмгтээлэг нэр гэдэг гэж байна. Тэгээд 3-ын товд харъя. Эмгтээлэг нэр гэдэг маань одоо тэр нөгөө юмыг маш гоё хэмэрч хайрладаг тийм гэр бүл хүмүүстэй ингээд хайрладаг гэр бүлийг ингээд маш гоё бий болгодог бүтээгч хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд юм маш үеийн зөвлөм юмыг ингээд нэг юм хүчээр биш байлгүй юм аргаар шийдэх хандлагатай. За нэг л гоё тийм секси эмгтээлэг нэг үеийн наадахаа үеийн зөвлөм гэж ярьж байгаа хүртэл нэг юм ба намуусан. За ийм энер бол эмгтээлийн энер. За тэгэхээр 3-ын тоонд төрсөн буюу 3, 30, тэ 12, 21 төрсөн хүмүүс юм. Цаанаасаа эмгтээлэг байдал маш дав. За одоо ингээд фэйсбүүкээр ингээд скроллдол явж байгаа зарим хүмүүс ингээд лайв хийж байгаа найруу эргэтэлэг гэдэг зарим нь ингээд шулуухан хэлэх юм хэлээл гэж дуусгач эрэгтэй эмэгтэй хүмүүс бүртлээ тий. Зарим нь болохоор ингээд амар гоё байж байгаа л ч одоо ямар эмэгтэйлэг юм бэ? Ямар уян налдахаа нөгөө хошин шов дээр туйхас согоно вэ гэдэг шиг баг тийм маш гоё тийм эмэгтэйлэг энергитэй хүмүүсүүд. Эдний амар гоё тас мангар юм креатив сэтгэл. Юмыг өстой маш гоё ингээд хийж чаддаг үстэй. Бидний авиас нь юм баггүй. Бүтээлч юм даа. Үнэхээр авиастай. Надад бол тийм авиас байхгүй. Би тийм бас эмгтээлэг хүн бас биш. Тэр 3-ын тоо төрсөн хүмүүсийг хараад ямар гоё эмгтээлэг эмгтэй хүн баг ийм байдаг байх та гэж бодмоор. Гэтэл би ч болох ингээл амар шулуун бодлого юм ярьчдаг. Бас л тийм хүн байгаа хгүй. Тэгэхээр надад тийм хүмүүсээс суралцаад ийм уян зөвлөм гэдэг юм намуу юмыг ингээд нөгөө зүйл натугай эздэг гэж бид нар ярьдаг шүү дээ. Тийм маягаар тийм гэдэг айгуу гоё олонтойгоо олон хүмүүс ингээд айгуу гоё өөртөө татдаг. Ингээд олон хүмүүс ингээд айгуу гоё юм зохион байгуулалтанд ороод юм зохион гацдаг юм. Маш гоё бүтээл сэтгэлгээтэй. Зурн одоо баримл ийм гар угаар одоо тийм миний ингээд нэг таньдаг 3-нд төрсэн хүн байсан би нэг хүнтэй манай Дубайд өнгөрсөн жил манай Дубайд нөгөө сургуулийн төгсөлтийн баяраар би тийм хүмүүстэй танилцсан. Тэгээ би тэрийг харчаад эмэгтэй хүн чи бүтээгүй бас ийм л тоххой өмсөв буцсан үнэхээр стилтэй амар стил мэдрэмж үнэн сайтай. Тэгээд
айгу олон хүмүүс гээд тренд дагдаг штэ тий. Тренд дагаад одоо тийм мод болж байгаа юм гэх тэр тренд болж байгаа юм ингээд мод болж байгаа юм аваад өмсөд идэх лидер болдог тийггүй. Яг өөрийн гэсэн стилийг өөрөөхөр өөрчлөөд тэгээд тэр өөрчлөсөн юм ингээд нэг юм дээр айгу гоё шигтгэн нэмэггүйт ингээд тэр юм ингээд ургаал явчихдаг юм. Өөрийн гэсэн тийм стилтэй тэр тийм хүмүүс байдаг. Гэхдээ тэр айгу гоё харагддаг яачих. Тийм стил үүтэй. За тэгээд нөгөө маш гоё мейкап хийн дууран тэг хөгжим одоо юу гэдэг юм бүтээлч төрлийн авиас нэгтэй. Тэгэхээр яг миний яриг сонсож байгаа ээжүүд байгаа танаа охин чинь ингээд богын тод төрсэн бол тэр чиглэлд үн дэмжээрээ бүжгэнд явуулаарай зураг сонирхолтой зуруулаарай одоо тиймэрхүү төрлийн юм явуулаарай. Охтуудаа гоё эмгтээлэг байх нь дэмжээгээр угаасаа цаанаасаа мангар эмгтээлэг гэдэг юм хэлхаас тийм. За яг нэг сул тал байдаг. Ялцгүй тоо болгон байн талтаагийн хажуугаар сул талтай байдаг. Тэр нь юу вэ гэхээр сэтгэлийн хөдөлгөөн төртэй. Тэгээ сэтгэлийн хөдөлгөөн ингээд айгүй дээш дошоо болдог. Тэгээ тэрэндээ айгүй хатдаг угаасаа. Тэгэнгүүт энийг сул тал гэж хэлэхэд бас айгүй хэцүү. Яагаад гэхээр одоо нөгөө бүтээлч хүмүүс чинь зураг одоо тэр манайхаар бол ингээ онгод авах гэж ярьдаг шүү дээ. Тэр нөгөө бөөгийн онгод авахтай холбоотой биш шүү тий. Онгод нь хөглөгдөг одоо урлагийн тэнгэр янжин дулам янжил лам бохончтой гих мэтлэнгээр тэр нөгөө яг онгод ороод тэр нь ингээд сэтгэлийн хөдөлгөөнөөр давтаг сэтгэлийн хөдөлгөөнөө орч ирдэг сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлээд хийж байгаа бүтээлч сэтгэлгээ баггүй. Тэр 3-5 төрсөн хүмүүс үнэхээр ингээд бүтээлч юм хийдгүү өөрийнхөө дуртай юм хийдгүү өөрийнхөө дуртай юм хийгээрээ дурдагсан жоо баримт байтгсан жоо одоо тийм юм ойдгсан жоо нэгтгсэн жоо тиймэрхүү төрлийн та юу хиймээр байдгийг тэгээ бүтэн хийлээ. Чи таны тэр дотор байгаа тэр ертөнцийг маш гоё өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр дамжуулаад маш гоё хардаг гоё сайхан би бодвол чаддаг энэ чадвар шиг чухал байдаг. За тэгээд сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж сэтгэлийн хөдөлгөөнд аюул автагаар нэгдэж дошоо болоод тэр нь эргэн тойрны хүмүүсээс гадна өөртөө жоохон төвтэй байдаг. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөн гэдэг юмс зохицуулж яалтчгүй хэрэгтэй байдаг шүү. За ингээд өнөөдрийн нэгийн том төрсөн буюу нэгийн 18 төрсэн хүмүүсийн тухай 2-ын том төрсэн буюу 2-11 20 29 төрсэн хүмүүсийн тухай 3-ын том төрсэн буюу 3 12 21 30 төрсэн хүмүүсийн тухай ингээд ярьсан дайт маань одоо ингээд дуусчих. Тийм дахиад нэг юм хэлчих. 3-ын том төрсэн эрэгтэй хүний тухай ярьчаад тэгээд хэлээ. За 3-ын том төрсэн эрэгтэй хүн бол эмэгтэй энергийн томд төрсэн гэсэн үг юм. Тэгэхээр маш гоё бүтээлцэлгээд яг төвчээ гэсэн шүү. Одоо маш юм мундаг мейкап артистууд гоё үсчингүүд шүний бисэг маш гоё зүстэй үсчингүүд маш гоё загвар зохион бүтээгч нар тэр 3-ын том бас аяг төрсэн байдаг. Тэгээд нөгөө 3-ын тооны энерги сэтгэлүүд өндөртэй гэсэн чинь сэтгэлүүд өндөртэй. Тийм бид одоо бид нар ингээд бодоод үзэхэд нөгөө нэртэй загвар зохион бүтээгчид одоо тийм нэртэй юм ингээл амар мейкап артистууд гоё үсмэс систем чинь тиймэрхүү сэтгэл хөдлөлийн өндөртэй ингээд ийм юм бүтээлчээр хаадаг нэг мондоо юм яриад байгаа юм шиг ингэж ярьдаг бас хүмүүсээ тэгчтэй энийг би ингээд харсан чинь ингэсэн байхгүй юу. Тэгэхээр 3-ын тоо эрэгтэй хүмүүс энэ бол давуу чанар. Яг тэр төрлийн ажлыг хийж болно. Яг тэр төрлийн ажлыг өөрт нь маш их зохино. Тэр төрлийн ажлыг хийж болно. Гэхдээ анхаарах зүйл нь юу гэхээр олон та эрэгтэй хүн учраас эрэгтэй хүний энерги танд байгаа. Эрэгтэй хүний энерги гэдэг чинь ямар энерги вэ гэхээр үгээ авч явдаг, хариуцлага өгдөг. Тэ хүмүүсийн ихнэрийнхээ найзуудын асуудлыг шийдэж өгдөг.
тийм энергиуд тэгэхээр гой өөрийнхөө дуртай ажиллаа хийгээд бүтээл сэтгэлгээ гаргасан ч гэсэн нөгөө талдаа эртээ үнийхээ энергитэй ажил дээр гой бүтээл сэтгэлгээ гаргаж эртээ яг гэрээ хийсэн хин тэрхүү хариуцлага өгдөг ийм гой эртэлэг хүн байх юм бол энэ энерги маань ингээ баланслаад тэнцвэрчдэг шүү. За тэгээд дараагийн удаа 4 5 6 5 талаар ярьж өгье. Тэгээд мэдээж дараагийн удаанаас та хэд минь комментор төсөөд ансаа гэж бичээд гэх юм бол тэрнийхэн дагуу бас тайлбарлаж өгөх болно. Тэгээд та нар маань дээр хагасаа өдрөө оройс хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрөөрэй. Баярлалаа.